Нэг сольчгий бас гоё. Нар мартай байгаа юм чинь. Наран дээр тавина гэж. За ингээд гэрэлтэй, гэгээтэй, нартай, хурдтай, ийм гоё цоглог өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе. За дөнгөж сая бид хоёр ингээд өглөө хичээлээ зааж дуусчаад тийм ээ. Ямар гоё өглөө вэ? Ямар гоё юм бэ? Хоёлаа өнөөдөр юу хийх үү гэл. Хоёлаа өнөөдөр ямар ажлаа амжуулах вэ? Анагш нэгэнд босцсон юм чинь хоёлаа яг одоо номон дээрээ суух уу, сургалтын дээрээ сууя, багш маркетингийн ажил дээрээ сууя гэд бид хоёр чинь бүр бөө ирч хүч ингээ ороод ирцэн байна. Тэгээд ер нь энэ 100 цаг яагаад хүний энэ ирч хүчийг ингэж их дүүргэдэг юм бэ? Яаж ийм их цоглог болдгийм бэ? Яаж өөртөө ашигтай байх вэ гэдгийг та бүхэнтэйгээ ярилцахаар орж ирлээ. Бид хоёр бүр босоод ирцэн заяа. Би бүр хоёулаа кофе уугаа сууж байгаа. За би бол бүр нөхрийнхөө хийж өгсөн энэ хараа кейки идээд гоё ингээд юм жаргаа сууж исэн. Тэгснэ. За хоёултнаа жаргаад явах те. Олон нийттэйгээ хуваалцъя. Бас нэг эмэгтэй ч гэсэн нэг бүсгүй ч гэсэндээ өглөө яг энэ зуны цаг яагаад биднэрт чухал юм бэ гэдгийг олж мэдээд урам зориг аваасаа гэж бодоод өнөөдрийн лайвыг та бүхэнтэйгээ хамт хийхээр болж байгаа юм шүү. За миний урилгыг хүлээж аваад багшаа би ч гэсэн ярих юм байна гэж сэтэлжүүлж орж ирсэн золбоо ментортой бас баярлалаа. За хоёулаа гоё өнөөдрийнхөө яриаг нөгөө подкаст шиг зүгээр л нөгөө кофе уугаа сууж байгаа охтуудын яриа өрнүүлээ. Тэгээд та ч гэсэндээ манай энэ лайв руу орж ирээд бичээрэй. Яг одоо бит хоёртай хамт ингээ өглөөнийхөө цайг уугаад, кофегоо уугаад ажилдаа явж байгаа бол тийм ээ чихвчээ зүгээд гоё итвэхтэй сонсоорой. Үнэхээр сонирхолтой сэдвүүдийг хүн хэрэгтэй зүйлийг бид хоёр буу халах гэж байна. За дундуур нь юм идээд байвал битгий гайхаарэ. Үнэхээр өглөө босоод ирсэн кофе кейк хоёр бол хамгийн супер зөгцдөг байгаа. За яагаад бид нар өглөө эрт тийм ээ тэр тусмаа өглөөдөө 100 цагийг өөртөө ашигтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй вэ гэдгийг ярилцах гэж байна. Яаж ашиглах вэ? Жилийн 4 улирал байдаг штэ. Өвөл байна, хавар байна, намар байна, 100 байна. Тэгвэл 100-ны улирал яагаад тийм чухал юм бэ гэдгийг. За би бол нэг бодит түүх та нарт ярьж өгье гэж бодлоо. Би жоохон бахта хоолоо их өвддөг хүүхдээсэн. Хоолоо өвдөхөөр миний яс янгиндаг дээрээс нь шүд их өвддөг тийм хүүхдээсэн. Тэгээ би чи хөдөөний хүүхд болохоор нөгөө эмээ дээрээ өссөн. Эмээ маань ингээд 100 болохоор л хөдөө гараа явцдаг. За ер нь өвөл зөнгөл хөдөө байна гэж тэгэл эмээгээ дагаа явдаг. Өвөл эмээ дээр очихвол маш хэцүү. Нөгөө 0 орхоос ахуулаад, гарч орхоос ахуулаад хөлдчихгөөл хэцүү шүү дээ. Хөдөө ч юм бол үнэхээр одоо бидний шиг юм парта байшин гэж байхгүй юм чи. За тэгэнгүүт 100 эмээ дээр очих их гоё. Манай эмээ их эрт босгодог хүн байсан. Нар мандахаас өмнө бос гэл. Тэгэл босонгууд хөл нүцгэн одоо шүүдрэн дээр алхах гэл. Нөгөө жоохон хүүхэд байсан болохоор чинь өглөө нойроо харамлна. Тэгтээ нөгөө гэрт амьдардаг хүмүүс чи ингээд угаасаа ингээд өглөө нөгөө манай эмээ чи ингээд бүх цонхоо онгоолгоол хаяага шуугаал яа харахгүй нэг тэр өглөөний цэнгэг агаарыг мэдрүүлээд тэгэл за босоороо минийхөө босоод ир гэв. Тэгээ босоод ирэнгүүт хөл нүцгэн ингээд шүүдрэн дээр ингээд нойтон штэ өвс нойтон байдаг алхуулдаг хөл хөлтгөө шахна. Тэгтээ гоё. Тэгээ эмээ яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухаар окей наадах чинь чамайг эмчилж байгаамаа. Хангаа дэлхий чамайг эмчилж байгаамаа. Наад усаараа тийм ээ одоо энэ шүүдрийн ус чинь ингээд ангины чи арилгаж байгаа. Чи шүдэж биш маш их шүд өвддөг хүүхдээс. Дахиад шүдөө өвдөгмөргүй байвал сайн алах гэл. Тэгээл хөөрхий алхангууд хөл даарна. Тэнгүүд манай эмээ за халуун өвхрийн баас олоод хөлөө дүр гэл. Баасаага гүчдэг юм. Том нөгөө манайх ч нөгөө сарлагтай газар байхгүй юу? Сарлагч их том нүсэр амтан, баахаараа их том бааш. Тэгэнгүүт нөгөө сарлагийнх нь халуун баас руу очиод хөлөө дүрэнгүүд гэл. Нэх гой гүнзгий. Тэгэл намайг нөгөө баас мастагаа зуралтаал нөгөө хүүтэн өвсөн дээгүүр алхлаа энэ төр гэжэтэл яг тэр үед нар манддаг. Яг нар мандахад манай эмээ тэгдэг байсан. Чи ээж аав чинь чамд юу авч өгөөсэй гэж хүсэж чинь тэрийг нарнаасаа гой нар өгдөг гэж хэлсэн. Хүүхэд юм болохоор итгэнэ. Нүдэ анж байгаа нэг өвхрийн баасан дотор очиж зогсцоо. Нар минь намайг ухаантай олгоод өгөөч, намайг онд сургаад өгөөч, аав минь тийм юм аваад өг, ээж маань тийм юм аваад дандаа юм гуйжид. Тэгээ би ер нь өглөөд их дурлсан юм байхгүй юу? Тэгээ намайг ерөөсө баг байхаас минь эмээ ерөөсө яг үнэ хэлгээд энэ өглөөний нар гэдэг чинь хамгийн чухал байд юм а гэж сургацъя. Тэгээ амьдралын явцад бол тэрийг мартаад
хэрэгжүүлээгүй нөгөө сурна, хөгжин, ядарн, ажил хийн, стресстэн, гэр бүл зохион, тийм ээ? Нийгмийн амьдрал руу орно. Ингээд нэг мэдсэн чи бид нар нөгөө өглөө босох ямар чухал юм бэ? Ягаад энэ зуны өглөө гэдгийг мэдхээ үтсэн амьдарч байгаа. Тэгээ харин азар ингээд сүүлийн үед энэ зуны өглөөг юусаа алдхаа болсон. Сүүлийн 6 жил бол би зуны өглөөг юусаа алдаагүй. Энэ зуны өглөөг л ингээд хүлээгээл нэг зуны 3 сарыг л энэ 100 маань даач эрт явчих юм айгуу сони ажиллаа гээгүү. Далжичаа тэгээд хар эрт яваад өх юм. Би арай гэж зунаа хүлээгээл нэг палаж өмсчихгөөд л өглөө гарч давхиндаа гоё юм хийндэ гэж бодож идэл зун нь ирэхгүй байсараа байгаад тэгээд дуусчаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол яг энэ нэг гоё ашигтай тэр хугацаа маань дэндүү богинохон байгаад байгаа мó да гэж бас харж байгаа. Тэгээд богинохон гэж голоод явах тий. Тийм ээ? Юуг нь голдгийг? Олдож байгаа ганц өдрөө ч гэсэндээ энэ гоё нарыг мэдэрнэ гэдэг чинь үнэн супер байхгүй юу? Би яг одоо золбоог ингэмээр байгаа байхгүй юу? Золбоо яг танах чинь нар руу хардаг цонхтой. Манайх ч гэсэн нар руу хардаг. Яг өглөөний зүүн тишээ хардаг. Яг цонх руугаа хараад хөшгөө нээгээд ингээд нэг гүнзгий амьсгаа авдаа. Одоо ч нар айл хэдийн дээшилсэн л байл л да тий. Ямар мэдрэмж төрж байна. За тэгээд манай золбоо чинь ингээд бас их эртэж хүм байхгүй юу? Миний мэдхийн хамгийн эртэж хүмүүстэй ордог. Тэгээд өглөөг маш их ашиглаад байдгийг. Тэгээд 100 болохоор одоо надад ийм санал тавьсан. Багшаа энэ 100 гоё юм яа, гоё юм. Багшаа энэ 100 унтаж өнгөрөөмөрг байна. Багшаа гоё юм л та гэдэг ингээд намайг өдөөд байгаа юм байхгүй. Тэгээд золбоог нь ягаад энэ 100 цагийг өөртөө ингээд ашиглах гад байдгийм болоо. Тэр талаараа гоё ярьж өгөөч. Хоёулаа зүгээр кофе ууж байгаа юм чинь зүгээр л ярий л та тий. Би үнэ хэлсэн шүү. Баас маасанд гიშгдэг байсан. Харин сая таны яриаг сонсож би нэг ухаан санаагаараа нэрээ тийм байдаг да гэд бүр ингээд ухаан санаагаараа хаа байсан хөдөө очичлаа. Өвхөө баасан дээр очиод гიშгчлээ. Бүр хүл гар бараг тийшээ явчихлаа. Миний хувьд 100 цаг гэхээр та сая яг тэглээлтэй би нэг манай цонх үнэхээр нэрээ зүүн харсан. Өвөл ингэж цавхаар юу ингэж нар туусах өглөөний юу харахгүй хар өшиг хаагаад ерөөсө орноосоо үндийдгүй байлаа шүү. Орноосоо үндийх нь халан хүнчлээсээ босно гэдэг чинь надад яа. Чи одоо болохоор би бүр хөшгөөч хаахгүй унтж байгаа. Үнэхээр ингэж өглөөний нарыг мэдрэх тэр өглөө нар мандж байгааг мэдрэх үнэхээр гоё. Үнэхээр хөшгөө хаахгүй өглөөний ингэж үрэн гэгээ туяараад ирэнгүүт гэл нойр сэргээл тэгээд тэрнээс хойш ингээд далжигнаар санагдаад далжигнана гэдэг нь юу юм гэсэн чинь анаагшид би нэг очиж анаагш нэг юм далжгадаг дасгал хийдэг. Тэрийг бүр олон хүний өмнө бүр ингээд тоохгүй хийдэг. Би болохоор хийхээр нөгөө яана би ямар харагдаад би ч нөгөө нилээ жин нэмээд нилээнд харгалаад тэгээд жин нэмчээд нөгөөдхөөсөө ичээд яана нам хүн шоолох өдөө гэд ичээд ерөөсөө ингээ манай байрны дор яг танай байрны гадаа гэдэг шиг юм далжгадаг төхөөрөмж байдаг байхгүй. Тэрэн дээр очиж хийдэг байсан юм аа. Үнэхээр нэрнгэсээ байгааг нь мэдээдээ дотроосоо нөгөө хийх юмсаа гэсэн хүсэл байгаад байгаа нь ерөөсөө хийхгүй байсан. Тэгсэн чинь энэ зуны юу чи надад жинхэнэ боломж өглөө. Ямар боломж ч одоо нэг хичээл гэхээс илүү би өглөө үүр хаяараа 5 өнгөрөөгөл 4 өнгөрөөгөл үүр хаяараа гэгээрэл 5 гэхэд баг нар мандж. Тэрнээс өмнө нар мандахаас өмнө гяс гараад 15 минут нөгөө нэг далжгадаг гэдэг нэг аноош нэг далжгнуулдаг нэг дасгалдаг тэрийг очиод хөнгөн үед хийчээд байгаа байхгүй юу. Тэгээ хөнгөн үед тэрийг хийгээд хамгийн гоё нь би сүүлийн үед 5 ил тоорсон. Нууцаар дасгал хийсний хүчин гарсан. Тэгээ бас хүн чинь нэг өглөө урамшаад тойрж морж алхаж болохнаа. 10 минут алхана. Нэг байраа хит тойрч игээд. За нэг тийшээ явчаад ирээд өвөл чи яг ингэж харагдаач. Биш үү гарах нь итгээл орноосоо ч өндөдөг байсан. Тэгээд би энийг бас олон хүнд урайлаад зуны өглөө чи ийм гоё байдаг юм. Нэгээс хавар болохоор хаврын хавсраг за дээр нь өөрөө ядарсан юу дасгал хийх. За ятарга хар шорооноор юу гэж дасгал хийгээл хүнд би бүр өөрөө тэгээд өвөл болохоор хүүтэнгээ гарахгүй. Хавар болохоор ядраад байна гэд гарахгүй. Намар болохоор бүр ингээд налаачаад хэмбээ. Нөгөө нэг нөгөө намрын тарга авцсан адуу маш ингээд хэмбээгээд ерөөсөө хийсэн байхгүй. Тэгсэн чинь хамгийн гоё нь 100 байт юм байна. Тэгээд над чиг ичимхий аим одоо нөгөө бүдүүнээс ичээд байгаа хүнд жинхэнэ хөнгөн үе дасгал хийж жаргал. Аста хөгжвээ туутал тавьчаал. Хин намайг хартдаг гэж. Жинхэнэ хийжээ тэрнийхээ өвчин нэр гэсэн та хоёул хассан шаа. Удахгүй тэгээд
Тэгээд тэгэхгүй. Нэрээ л тийм тийм. Хүн болоо ингээл унтчихад чинь бид нар тэр араар нь ашиглаад байгаа байхгүй юу? Одоо би ингээд 6 одоо ингээд бараг 6 дахь жил рүүгээ орлоо шүү дээ. 5 жил гарын ингээд өглөө 6 цагаас хичээл заасан. Тэгээ өглөөний энэ нэг хичээл заалт чинь нөгөө нэг ялалтын мэдрэмж өгдөг байхгүй юу? Одоо ингээд өглөө босоод ирнэ. Тэгээ босоод ирчихээр босцсон шүү гэл тэр өдөрт яа. Тэгэнгүүт яг хоо ингээд 100 босоод ирэхдээ би яагаад ингээд баярлаад байдаг вэ гэвэл 100 ч нь өөрөө би бүр ингээд судалж үзэж байгаа хгүй 100 яагаад бусад саруудаас өдөө уйлрлуудаас ялгаатай байдгийг гэсэн чинь 100-ны одоо энэ өнгө, энэ ногоон өнгө, цэцэг навч, энэ нар чинь бүр ингээд 100 бол бүр айгүй тод эрт тусч байгаа. Дээрээс нь үнэр. Энэ гурав чинь нийлэхээр хүний нөгөө биеийн доторх нэг кортизол буюу энэ нөгөө нэг онцгой даавар ялгараад байгаа штэ. Тэр дааврыг нь багасгачихдаг юм. Энэ их гоё тод гэрэл өнгө үнэр бүх юм чинь намайг тайвшруулж өгдөг. Дээрээс нь бие махбод чинь юм хүлээж авахдаа хамгийн соргог үе гэж явд юм. Бид нар чинь ингээд өвөл болохоор хичээндээ ороод юм сурнаа гэж өөрийгөө тамалдсан ш. Сая золбоо тэглэн ш. Өвөл яаж босоод багшаа гараад тэр дасгалыг чи хийхгүй штэ гэж байгаа. Үнэн байхгүй юу? 100 болонгот ингээд кармаар санагдаад ингээд сэмбэлзээд байгаа байхгүй юу? Эн чинь өөрөө хүний бие махбодын хамгийн гоё эрч хүчтэй суралцдаг үе үед юм. Энэ үед нь бид нар амар авчдаг. Яагаад тэгэхээр нэг налгар 100 юм чи өстө амрах өстө гэдээ ойлгодог. Эсвэргээрээ ууг нь хүний бие махбод чи айгүй ухаалаг. Энэ үеэ ашиглаж чадах юм бол би өмнөхөөсөө илүү хүчтэй байгаа шүү. Илүү урам зоригтой байгаа шүү. Та ер нь өөрийгөө тамлахгүй, зовоохгүйгээр юм сурж болно шүү гэдэг бие махбодын хувьд хамгийн боломжит өдрөн гэж байгаа байхгүй хувилбарууд нь. Гоё ягац. Тэнгүүд би одоо айгүй санаа суудсан. За одоо ингэж байгаа шүү дээ. За одоо л номоо бичих шүү. Одоо л намар гэхэд заавал тэр номын баярт оролцсон доо гэдэг байгаа чинь энэ зуныг би ашигланаа. Тэгээд зуны өглөө чинь тийм урт биш шүү дээ. Гайгүй шүү дээ. Ерөөсөө л өглөө нэг яг мандж яхад нь суулаа. 30-40 минут суулаа, юмаа хийлээ. Тэгэл босоод тэр өглөөнийхөө цайгаа уугаал юмаа хийгээл ажилдаа явуул та. Тийм л амархан. Тэгэхээр танд энэ байгаль дэлхийн үнэхээр хүч хайрладаг цаг хугацаа бол энэ зуны улирал юм байна гэдгийг олж мэдээл би бол одоо байнга ашиглаж байгаа. Үнэхээр супер байгаа хгүй юу? Үнэн гоё. Тэгээ нэг урт хэрэггүй шүү дээ. Нэг 30-40 минут л өөртөө зориулчих. Тэгээ золбоо шиг нэг ингээд 20 минут л алцганаад тэр ингэдэг дасгалыг хийчихэд 5 ил тургалаад тийм баха. Сүүлийн 1 сар чи ерөөс ингэ шүвээгээд байгаа. Намайг хагаад байгаа. Би бас байгаа шүү дээ. Би гэхдээ нөгөө дасгалыг ч юм бол ичихгүй шүү дээ. Өдөр өглөө орой намайг хийж яхад бол хүмүүс ирээл ямар гоё дасгал хийдий, ямар гоё ингээл хөгчүүд ирнэ дагаж хийдэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр нэрээ хичээл байгаа энэ бол өглөөний цаг бол үнэн супер. Ямар нэг юм сурахад их гоё. Тэгэл ингээд найзуудтайгаа гоё кофе уугаал ингээл сууж явах чинь бас тансагч. Тэгэл өглөө чинь бид нар нэг тэгдэж шүү дээ. Шинэ бидээ орж ирчихэл нэгнтэйгээ яриад би тэгээд ингээд за өнөөдөр үзүүлээд нөө манайхаа хүү энэ яг та эдтэй хамт байгаа юм шиг бид өхөн за одоо энэ зүүн хэдүүлээ яах вэ хэдүүлээ энэ зүүнийг яаж өнгөрөөх үү гэл нэгнийгаа урайлал хатгаал бас айгүй хөөхөө бид нар чинь тэгэхээр ямар ч байсан нэг юм гоё хүрээлэл хэрэгтэй байгаа хүмүүс бол энэ зуны өглөөг яг өөртөөгөө адилхан босхийг хүсдэг хүмүүс дундаа орох юм бол та нэрээ намар өөрөөр айгүй бахархна нэг тийм чадцсан гоё юм байсан юм уу одоо зүгээр бодоод Золбоо энэ зуныг өөртөө нэг өдөрт нэг хэдхэн минутыг зарцуулаад өглөө ингээл дасгалаа хийчихэд хад намар зүгээр нэг симбисэн согоо шүл амтаа орж ирнэ шүү дээ. Тэгээ хэн баярлах юм? Золбол баярлах. Яг үнэн. Өөртөө ихтэй болно шүү дээ. Цагаа зөв хэмжиж чадсан юм чи. Тийм. Тэг яг үнээр ингээд бас нэг өвөл мөвөл дасгал хийн. Одоо гэрээ нөхцөл дасгал хийн юм гэдэг. Үнэхээр гутлаа. Би энэ саяны таны яриаг сонсож байгаад одоо надад нэг гоё санаа орж ирлээ. Санаа гэхээс илүү би нөгөө нэг ингээд одоо зөндөө найзуудтай манай найзууд чинь ингээд гэртээ суудаг хүүхдээ хардаг ээжүүд байхгүй юу. Тэгээд нөгөө нэг манай найзуудын нэг хэлдэг юм. Найзд нь ингээд сурах зав алгаа, хүүхдээ сургууль зөөн өглөө босоод нөгөө тий чинь цэцэрлэг сургууль зөөн ядар өглөө нь ингээд сурах юм дээр зав алгаа гэдсэн чинь зуны цагт ээжүүд суралцуул айгүй ашигтай юм байна гэдэг. Яг саяны таны ярианаас. Ягаад тэгэхээр нэгдүгээр тэр ээжүүдэд болохоор ингээд суралцах хүрээлэл хэрэгтэй байгаа. Дээр нь цаг олдохгүй байгаа штэ.
Тэгэхээр 100 хүүхдүүд амарцсан дээр ээжүүд айгүй суралцаж боломжтой юм. Манай эдэн найзууд нүдэнд харагдаад нэрэл тэгдэг дээ. Намраас ахуулаад нөгөөдөлөө сургууль зөөн гээд өөрт нь ерөөсө цаг гардаг. Зуны цаг хүүхдүүд унтж яхад ээжүүд сургуулаастай. Жинхэнэ супер юм байна даа л гэж бодоо. Яг сая дөнгөж бодог. Дээр нь бас надад нэг гоё юм бодлоо орсон юу ингэсэн чинь би ойрын үед нэг ерөөсөө нэг айл намар нэг номын баяраас нэг ном авсан. Тэрийг ингээд уншиндаа гэж ерөөсөө нэг хуудас ачаал хайчаад байсан чинь ойрын үед хамгийн их бодогдоод байгаа юм тэр номыг барьж авна да. Өглөөний үед л унших надад нэг тархинд өгөөд байгаа мэдрэмж үнэхээр гоё. Юу өгөөд байгаа гэсэн чинь ингээд нэг тийм юугмэр юмтэй. Юмыг хүлээж авч байгаа нэг сэрэг байгаа байхгүй. Ухаантай ч болох гээд байгаа. Арай нэг өөр үгийн сан хүртэл өөрчлөгдөх юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэрнээс өвөл мөвөл нойрмог байхад альваа энэ номыг уншаадах, альваа нэг сураадах гэхээр ядаргаа нөгөө ичээндээ орсон баавгаш юм хүлээж авах байсан. Зум болоод ирэхэд нэг тийм сэрэг, тарих үрт сэрэг байгаа юм. Надад нэг тийм мэдрэмж аваад байгаа зүйлээ үед бол чадахгүй зүйлээ чадчих юм шиг. Бүр ингээд дасгал хийгээд ирэхээр бүр цаанаасаа өөр юу хийж болох уу? Өөр юуг сонирхож болох уу гэд ингээд цаанаасаа нэг юм дайцгар мэдрэмж төрдөг. Багшийн хувьд тийм шин одоо тэгээ би хамгийн гоё юм таны нэг надад ярьсан юм. Би энэ зоо яаж хийж байгаа л гав ганцаараа ой модон дотор ганцаараа байна. Тэрийг бүр ингээд сонсноосоо тэрнийх нь хайжаад ядаж би өөрөө байх бариас очтаа гэдэг бодол ерөөсө салахгүй. Одоо ингээд сая ингээд слайд бэлдэж байхад Золбоотер хоёр талд хоёулаа нэг слайд яг ямар мэдрэмжтэй байна гэдэг слайд бэлдсэн чи битээр өөрөөр гаргаж ирэхгүй юу? Би яг өөрийнхөө сонирхоод байгаа зургаа олсон чи энийг харсан чи бүр ингээд кайф хөдлөөд яа манай гадаа ч одоо мод алгал та яг нэг мод цоттой ийм байгальд бол би яг ингээд сууж идэг. Нар руу хараад кофегаа уугаал үнэрлээ л байдаг тэгж байгаа л ном уншина. Янзи. За тэгээ дасгал юм. Нөгөө алхахдаг тэр шүүдрийн усан дээр алхахдаг бол миний бүр багасаа сурсан зүйл. Бас алхана. Тэгээд яг тэр чигээр хөл нүцгөө хот мот руу туугаад ороод ирдэг. Тэгээ хүмүүс миний өмнөөс айгүйх. Тэгээд 100 болоод ингээд дуусахаар намар миний хөлийн уул болоо зүгээрээ авах юм байхгүй. Маа нөхөр намайг дандаа болооч тэ ямар балиар хөлтэй юм бэ. Наад хөлөө угаагаад орж ир. Тэр чин 100 хөл нүцгөө явцсан хүний хөл чин авах юм байлгүй байхгүй. Тэгтээ би тэр чин бол би их дэлхийтэйгээ ойрхон байна да. Яг үннээ хэлэхэд би газар дэлхий дээр ойрхон явж өөрийнхөө энергийг сэргээж яах гэж бодож байгаа учраас тэр цэсмээ өглөөний энергийг өөртөө шингээдэг учраас би хөл хэрдэх мэрдэх тэр хагарах юу лээ ийм доотлмотлон хагардаг шүү дээ. Тэр мөр надаа нэг сонирмж тэр чин зүгээр л нэг юмар үрээд ч юм уу л арилчих юм чин тэр сонирмш байхгүй юу. Тийм учраас нөгөө өглөөний энэ гоё энергийг өөртөө цуглуулж өөрийнхөө бие махбодыг хөгжөөж тэгээ шин юм сурж ингэн надад айгүй чухал байгаа байхгүй. Яг энэ бол миний хүсэж байгаа зураг бол яг мөн би яг ерөөсөө ингээл сууж явах дуртай гоё нэг юм хаус нь модоор дүүрэн байгаль нь модоор дүүрэн тэгээ ингээд сууж идэг бол миний толгооноос би айгүй их юм гарна гэж боддог. Тэгээ Улаанбаатарт чинь даанч нөгөө юм ногоо ургамал баг байгаа. Тэглээгээд юундаа гомдох уу? Нар биш. Өглөөний энэ манддаг нар байна. Зуны агаар бүх хүнд ижилхэн үйлчилж байгаа. Тийм ээ? Энэ гоё чиг бүх хүнд үнэртэж байгаа. Нар бүх хүн дээр ижилхэн тусаж байгаа юм чинь би энд байгаа хүмүүсийг уриалмаар байгаа байхгүй юу? Та одоо нөгөө хүмүүс ингэдэж штэ. Би өглөө унтаад байна. Би унтаахаа. Би залах уу гэж өөрсдөө нэрлээд идэг. Би тэгж хэлмээргүй байна. Хүн ингээд залхуудаа унтаад байгаа биш ээ. Өглөө босч ирэх тэр урам зоригоо нэг бол өглөө босоод ирэх хийх зүйл нь байхгүй байна. За зориг байхгүй байгаад байна. Өглөө босоод ингээд энийг хийчүүл надад ямар гоё хэрэгтэй вэ гэдгээ нарийн сайн ойлгохгүй байгаад байна. Тэрнээс залхуудаа биш. Ер нь хүүхдээ өсгөхдөө залхуурдаг ээж гэж байд юм уу? Үгүй шүү дээ. Хинч босно. Шүний хэд босч байгаа байхгүй. Тэгэхээр залхуу байсан бол тэгвэл тэгэл унтчил байл та. Үгүй байхгүй юу? Залхуу гэдэг үг та нарт маань ерөөсөө зохихгүй. Харин ч эсэргээрээ тийм ээ. Та минь гоё ингээд яг бит хоёрын саяны ярианаас нэрээ би энэ зуны өглөө одоо 2хан сар байна шүү дээ. 7 сар 8 сар. Энэ 2 сарыг яаж гоё явуулж болох вэ? Бит хоёр бол одоо ингээд маш олон бүсгүйчүүдийг, ээжүүдийг, эхнэрүүдийг, залуучуудыг өглөө ингээд уриалцсан дагуулад явж байгаа. Бит
Битээр бол бүр яг өглөө бүгдийн дагуулад за хэдүүлээ хамт өглөө босоод ингээд хий гоё инги намар ихэд өөрөөрөө ингэж бахархын шүү гэд хүмүүсийг манлайлаад явж байгаа. Та ч гэсэндээ бид нартай бас нэгдэж болно. Хүсэх юм бол тийм ээ. Золбоо өглөө тэнд очиод ингээ гоё 5 ил тураад болоод ин штэ манайхаа. Тэгэхээр бас яагаад болохгүй гэж тийм үү. Би бас номоо бичиж дуусгах гад байна. За тэгэл өглөө ингээл урам зоригоо сэргээч чинь, дасгалаа хийж чинь, гоё юм хийгээд болоод байгаа юм чинь тийм ээ. Та ч гэсэндээ өөртөө гоё энэ боломжийг олгоорой гэж хүсмээр байна. За одоо би сахилгагуудад золбоогийн зургийг оруулж өгье заа юу гэж. За та нар түр хүлээж байгаарай. Бид хоёр ямар өөр сэтгэхүйтэй хоёр хүн байна. Хамтдаа харъя гэж. За нэг иймэрхүү л байна да манай өнийг чи ерөөсөө. Ногоон байгал. Ай. Ном уншчихээ. На хөл мөл чи ширээн дээр яваад байгаа юм шиг. Би энийг хараад яг би байна. Одоо энэ зуны миний хийхийг хүсэж байгаа зүйл түрүү ярьсан шүү дээ. Ном уншихаасаа нөгөө дутуу байгаа номоо уншихаасаа гэдэг хүсэл юу айгүй их байгаад байгаа. Тэгээд яг миний хүсэл яг энэ хажуудаа копигоо тавьсан. Нарна тэгээд дуртай унших гээд байгаа номоо барьсан. Энэ яг миний хүсэл. Надтай ажихыг хүсэлтэй хүмүүсийн хувьд байна гэж бичээрэй. Үнэхээр гоё яваад байгаа. Үнэхээр яагаад тэгэхээр сая анаач хэллээ л дээ. Бид нар ерөөсөө зуныг ингээд амралт гэж ойлгоод өнгөрөөчөөд байна. Надад эсрэгээрээ зун чинь хүн өөрийгөө хөгжүүлэх хамгийн чухал үе байдаг юм байна. Чухалда дутуу юмаа гүйцэх, дундуураа дүүргэх тэр үе байдаг юм байна гэдэг би энэ зунаас илүү сайн мэдэрч байна. Өмнө нь ингээл бодоод тахад зун гэхээр л цугаалъя, амръя л гэдэг байсан бол энэ зунаас за би өөртөө дутуу хийж чадаагүй зүйл байгаа л да. За нэгдүгээр турах байгаа, хоёрдугаар уншиж чадаагүй номнууд байгаа. За дээр нь ойлгож чадаагүй одоо жишээ нь өнгөрүүлсэн дутуу зүйлүүд надад зөндөө байгаа байхгүй. Тэрийг л намраас өмнө авчихна гэх. Тэгээд намраас өмнө би авчих юм бол намар нэг тийм гоё орж ирэх гэдэг. Гоё орж ирнэ гэдэг нь нэг тийм ингээд мэдсэн, чадаагүй зүйлээ чадсан, дээр нь стресс багтай, дээр нь ингээд яагаад ч ингээд өөрөөрөө бахархаад мэдрэмж төрөөд малчд тэгдэг штэ. Малаа нэг зумжингаа ингээд өвснээс хоргох бүх юмны ингээд нарны илч мэлч бүх юм дээр ингээд явсаар гал малчдын малчин намар болоод ирэхээр нэг гоё ороод ирдэг. Яг тэр шиг би өөртөө ингэж зунжингаа хөгжүүлэх, ном, тураах, дасгал энийг зун л ашиглахгүй бол өөр намар худлаа. Нэр гэсэн худлаа юм билээ. Би одоо энийг 35 жилийн дуршлагаас айгүй энэ өндөрлгөөс харахад гэдэг шиг энэ өндөрлгөөс харахад бол яг тэгж харж байна. Энийг харахаар надад та саяны зургийг хараад тайвшир энийг харахаар би айгүй тайвшир мэдээд байдаг. Их гоё. Модоо харцсан, хажуудаа копигоо тавьсан. Үнэхээр нэг тийм тансаг. Надаа энэ зураг үнэхээр тансаг харагдсан. Ер нь бол нэлийн турах юм байна шүү дээ, тий? Тэр гуй муй. Яг үгүй үсээ. Тэгээ үсийг харсан үснээс урт болцсон байгаа шүү дээ. Миний ус одоо богино байгаа. Энэ манай эмээ жоохон бахад ширээн дээр хөлөө тавихаар өрөнд ордвол гэдэг байсан юм да. Ямар муухай соёлоо мэддгүү, Монголынхоо ёс соёлыг мэдгүй хөл бүлээ ширээн дээр тавьсан маялаад дараа. За дүүрсэн гэж. За ямар ч юм золбоо яг мөө гэж юу. За бид хоёрын хувьд бол их сонирхолтой хоёлаа тусдаа өглөөг яаж эхлүүлэхийг хүсдэг вэ гэж сая хоёлаа нөгөө яг энийг ярьж байхдаа зургаар илэрхийлье гэд нэгэндээ үзүүлээг байхгүй юу. Тэгээд яг ингээд өөртөө зургийг бэлтчихэд айгүй сонирхолтой юм байна. Одоо та ч гэсэндээ энэ лайвыг үзэж байгаа бол та ингээд өөрийнхөө өглөөг ямар байгаасай зуныг өөртөө зориулъя гэвэл та ямар зургаар пост хийх вэ гэвэл яг энэ постыг хийгээд бид хоёрын лайвын доор оруулаарай. Би таны өглөө ямар байхыг харъя. Энэ амархан хоёр зураг давхарлаа л болоо. Доотлолт нь таны зураг томороо, дээр нь жижигээр тавиад тэгээд өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ тавиарэ. Бүр хийгээд үзээрэй. Би яг энэ лайвын доор та бүхний энэ зун ямар байхыг бас хармаар байна. Тэгээд маргаашнаас байна уу, өнөөдрөөс байна уу тийм ээ? Бид хоёртай, манай багийнхантай энэ зуныг амжилт бүтээлтэй, хийсэн бүтээсэн юмтай, гайхалтай гоё үр бүтээмжтэй байлгая гэвэл бидний аялалд бас хамт нэгдэж болно. Тэгээд та хоёртай хамт энэ зуныг гоё өнгөрөөё. Золбоотой хамт турья. Ануугшаас өглөө ингээ ирч хүчээ нартай юутэй хідэ авъя гэж байгаа хүмүүс байх юм бол та нар маань хамтдаа нэгдъя гэдэг энэ доор бичээрэй. Тэгээд та бүхнийхээ оруулах энэ гоё зургийг бас тэсэн ядан хүлээе. За тэгээ бид хоёрын маань кофений цаг дууслаа. Та нар маань ч гэсэндээ ажил руугаа гарч байгаа бах. Гэтэ ажил руугаа явах хугацаанд чинь бид хоёр бас нэг хөрхөн жоохон ч гэсэндээ сэтгэлийг чинь баясгаж зуныг гоё өнгөрөх хэрэгтэй юм шүү дээ.
Амарч болно шүү дээ. Амарч болно. Өглөөний цаг чинь яг вдэ амралтанд унтчихлаа байгаа шүү дээ. Тэрөөсөө илүү юм гаргаагүй байхгүй юу? Тийм үү сте. Бидний унтчээдэг, амрчээдэг тэр цагаа нэг жохон 40 минутыг бид хоёр бол өглөө ерөөсөө нэг 40 50 минутыг л өөртөө заруулж байгаа. Тэгэл болоо. Бусад үед нь хоёлаа тэгэл нийгмийнхээ амьдрал руу ороод бужигнэ шүү дээ. Тэнд очиж нэг стресстэй л, энд очиж ажиллаа амжуулаад, тэнд очиж хичээлээ заагаад, энд очиж лайва хийгээл явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зуны өглөө гэдэг чинь яг үнэ хэлэхэд бидний амьдралаас ерөөсөө цаг хороодоггүй. Харин ч бүр гоё цагийг үр бүтээмжтэй илүүчилж өгдөг хамгийн гоё боломж шүү. Тэгээ та минь бид хоёртой нэгдийгээл биччих. За тэгээд ороод ирээрээ гэж бас хүсмээр байна. За нэг уралдаан зарлаа. Би бас нэг уралдаан зарлаа. Уралдаан гэдэг нь юу гэсэн чинь одоо сая Аногшийн зураг гараад миний зураг гараад ирсэн шүү дээ. Тэгвэл энэ лайвыг үзэж байгаа танд заяа. Энэ хоёр зургийн аль нь илүү ойр санагч тэрийг бас бичээрэй заяа. Аногшийн хоёр байна. Үгүй Залбогийн хоёр байдаг гэж бичээрэй заяа. Би бас тэгмээр санагдлаа. Тэгээд надтай адилхан мэдрэмжтэй байгаа, надтай адилхан ингээд хураад тий ийм гоё гуайлаг болохыг хүсэж байгаа юм байвал Залбог гэж. Аногш шиг гоё ой дотор, бүр тансаг хаавс дотор ингээд жаргахыг хүсэж одоо зураг харуулнаа. Аногш одоо харж байгаа төрөж орж ирэх гээд хүсэж байгаа хүмүүс Аногш шиг одоо ингэж юмар байна гэд бичээрэй за лайвд ороо. Тэгээ аль нэрнгээс энэ юу юм гэхээр та аль зурагнаас кап мэдэрж байна, аль зурагнаас тий гоё тайвшрал мэдэрж байна. Тэрийгэ бичээрэй. Тэгвэл таны дотор яг ийм хүн байна л гэсэн үг. Тэгээд Залбоо юу Аногш. Залбоо гэж байгаа нь хоёр шүү. Бас зүгээр ахгүй тэмцээд өгөө. За минийх бол үнэхээр өнгөлөг байна. Цоглог гэж ихтэй. Яг үснэ хүртэл бий байж нараа шамтаачаад. Минийх болохоор яг бий байгаа зү цаанаа тийм хуранхай болох гээд байгаа, урт төстэй болох гээд байгаа, ном унших гээд байгаа. Тийм байна. Хоёлаа яг өөрсдөө адилхан юм. Тийм байна. Ингээд зурагнууд наалтаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь энэ зургийг хараад би шууд энэ бий байна. Ямар гоё. Би лаанд дуртай, би үнэрэнд дуртай. Тэнгүүд нөгөө лавандер дундаа суудсан, лаага асаацсан. Надад ерөөсө дутуу юм. Тэгээ би юм гоё тухтай сандлан дуртай. Чиний сандалчаас явахгүй байлээ. Ширээд ирүүлээд байсан. Энийг баталдах гэдэг. Одоо минийхээ гаргач. Айгуу зайхтар. Яг багшааг ингэдэг байхгүй юу? Одоо минийхээ гаргач. Нэрнгээсээ явахгүй шүү дээ. Гаргач. Тэгээд бодгоо ажил хүсэлтэй өндөндөө сандал дээр суудсан. Окей, энэ айгуу тухтай сандлаа. Үнэхээр айны сандлаа шүү дээ. За тэгвэл аялангаа ном уншдаг хүн байж болно шүү дээ. Аялангаа ном уншаад, аялангаа сурдаг. Дээр нь өөрийнх нь аяган байгаад байгаа байхгүй. Айгуу тийм тухтай аяны ширээн дээр суралцаад байгаа. За надтай адилхан хүмүүс байвал бичээрэй Залбоо гэж бичээрэй. Залбоогийн зураг л айгуу амьд байгаад байгаа юм да. Яг штий гэдэг шүү дээ. За энэ үрээдэг өнөөдрийнхөө маш гоё лайвыг өндөрлүүлээ. Тэгээд бидэртэй адилхан хөгжихийг хүсэж байгаа зуныг зүгээр өнгөрүүлмээргүй байгаа хүмүүс хамт явъя. Зуныг би зүгээр өнгөрүүлмээргүй байна гэж бичээрэй за. За тэгээ баярлалаа Аногштай. Үнэхээр гоё юм. Өнгөрүүлээрээ. Баяртай. Дараагийн хөгжилтэй лайваар маргааш бид хоёр дахиад хойгоо дуусчлаа. Дахиад явчихъя. За тэгээ энэ үргээд өндөрлүүлээ манайхаа. Нэгдий гэж үчээд маргааш өглөөнөөс хамт бид хоёртой өглөө өгтаарай. Баяртай. Баярлалаа манайхаа.